уншаарай. Бичлэгийн маань 28 дахь дугаар бичигдэж байна. За өнөөдөр уншихаар бэлдсэн номоо одоо та бүхэнд хэлж өгнө. Өнөөдөр уншихаар бэлдсэн ном бол Азийн хөлөг улс. Азийн хөлөг улс. Лувсан намсрайн оюун эрдэнэ гэдэг хүнээ бичсэн энэ номыг өнөөдөр уншихаар бэлдсэн байна. За одоо бүгдээрээ энэ номыг хамтдаа унших учраас та бүхэн энэ хүнийг бас таньж байгаах. За хүмүүсийг орж иртэл төр дуугаа сонсоод энэ ямар ном уншиж байгааг хараад байжээ. За ардаа мэдээж бүртээ говь гэдэг дуу карталтаа тавьсан байна. За Facebook найзуудыгаа орж ирсний дараа тухтай уншвал олон хүн яг нэг дор яг тухайн үед нь хамт сонсоод үзээд тэгээд номны хадлаар сэтгэлээ доор мессежн дээр комент үлдээж болно. За өнөөдрийн унших сэдв бол Монгол улсад маань тулгамдаад байгаа маш олон хэцүү зүйлүүдийн талаар энэ ном дээр бичсэн байдгийн байна. За энэ номыг найз ирээдүйн маань энд уншаарай гэд өгсөн байсныг саяхан ингээд уншсан. Энэ маш унших хэрэгтэй, унших зайлшгүй монгол хүмүүс унших шаардлагатай гэж бодоод энэ номыг уншиж байгаа юм шүү. За одоо энэ бичлэгээ найзууд маань мэдж байгаа уламжлалаараа бичлэгээ шеэрлэхгүй болвол тухайн бүрт нь хүмүүс үзэж амждаггүй байгаа. Тийм болохоор найзууд руугаа шеэрлдэг байхгүй эхлээд өөрийнхөө Facebook руу болон за энэ номоо ингээд дахиад нэг харуулчих. Яг одоо энэ номыг унших гэж байна. Азийн хөлөг улс гэдэг нэртэй номыг. Энэ бичлэгийг сонсоод энэ номыг сонссныхаа дараа та бүхэн найзуудтай болон дүү нартаа шеэрлээрэй. За номоо уншаад эхлэе. За номоо хамтдаа бүгдээр уншаад эхлэе. Шилний цаадах чихэр. Энэ сайн сонсогдож байгаа болов уу? Яаж байгаа бол миний чихвч микрофон хэр сонсогдож байгааг сайн мэдэхгүй байна. Үргэлжлүүлээд уншъя. Бид коммунист дэглэмийн гав гинжийг тасалж ардчлалын гэрэлт харгуйгаар эрх чөлөөтэй давхисаар 25 жилийг ардаа орхижээ монголчуудаа. Захиргаадалт хүнд суртлын бурангуй аппаратыг нураасан эзэнгүйдэж байсан социалист өмчийг ховчилж эзэцтэй болгосон. Гэвч өнөөх гайхамшигтай хөгжил дэвшлэн эхлэхгүй яасан их удан вэ? Яагаад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм хэмээх амтд чихрийг шилний цаанаас долоосоор л байгаа юм бэ? 1/4-ийг өнгөрөөч өглөө монголчуудаа. Энэ асуултын хариулт тун эмгэнэлтэй. Манай удирдагчид Аз твд үлгэр жишээ болох үз ардчлалыг Монгол улс цогцлоосон
хэмээн цээжэд илтгэгч хэрэг дээрээ цөөн хитгэн хүний эрх ашигын төлөөх дүр эсгсэн ардчлалыг найруулан тоглож байна. Өдрөөс өдөрт ил болсоор. Ийм л учраас л манад ядуурал газар авч, шудраг бус байдал гаарч, авилга хээл хахуул цагаандаа гарч, Монгол улс маань дэвжин хөгжих биш урууд нь доройтох ангалан ирмэгт тулаад байна. Ардчилсан нэртэйч ардчлалын мөн чанар хэлбэршээгүй заримдаг улс орнуудыг олныг нэрлэж болно. Харахад ардчилсан ч хацхад олигарх цөөнхийн засаглал дэлхийд зөндөө бий. Нобелийн шагналт Ан Сан Сун Чи 2013 онд манайд болсон олон улсын ардчлалын хурлын үеэр манайд болсон Монгол улсад дүр эсгсэн ардчлал дарангуйллаас хортой гэж хэлж шуугин тарьсан. Илтгэгч үгээ манай орн руу шууд хандуулж хэлсэн эсэх нь тодорхойгүй ч өнөөдрийн Монголын нөхцөл байдалтай яв цав тохироод байгаа учраас олон нийт тэгтлээ их анхаарал хандуулж оны онцлог ишлэл болтол нь өргөмжилсэн бизээ. Та бидний сонгосон ардчлал 90 цент хүрлээ. 25-ны сүүдэр зооглоно гэдэг хүнээр бол харьцангуй төлөвшөх нас. Ийм насанд хүрэхээр хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасч, хариуцлага нэгсэн олны харц нэмэгддэг. Ардчлалын зарим үзүүлэлтээр бид дэлхийн орнуудын дунд тавьд нь яваа. Хэмээн ардчлал огт тогтоогүй орнуудтай улсаа харьцуулан 25 жилийн турш өөрсдөө хуурсаар сууна гэдэг ичмээр. Ардчилсан хувьсгал бидэнд эрх чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг гээд чухал зүйлсийг өгсөн нь түүхэн үнэн. Гэвч ардын нам 1921 оныг, ардчилсан нам 1990 оныг ярьсаар суутал ижил гараанаас эхэлсэн дэлхийн улс орнууд хөгжлөөрөө биднийг орхин оцсоор байна. Бид хэрэлцээр тамийн тогоондоо үлдсээр. Тиймээс алдаа оноогоо бодтой дүгнэж хамтдаа урагшаа харах цаг нэгэнт болжээ. Монгол улсын ардчлалыг ярихын өмнө ер нь ардчлал гэж яг юу вэ гэдэг мөн чанарыг эргэн нэг харцгаая. Ардчлал гэдэг нь ард түмэн, засаг гэсэн хоёр үгийн нэгдэл гэдгийг бараг л хүн бүхэн мэднэ. Энэ нь бидний хэрэглэж заншсан ардчлал гэдэг үгтэй зарим утга зүйн тусгал талаараа өөр байдаг. Товчхондоо ардчлал бол ард түмний засаглал. Нэг үгээр хэлбэл төрийн шийдвэр гаргах үед үйл явцад ард түмнийг хэрхэн илүү оролцуулах арга замыг эрэлхийлж, эрх мэдэл, эд баялаг, хит цөөнхөд төвлөрхийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр. Манай эртний өмнөх 508-аас 507 оны үед Грекэд хит цөөнхөн ард түмний оролцоогүй шийдвэр гаргахад бухимдсны үр дүнд ардчлал анх үүсч байсан бол Европын ардчлалын суурийг тавьсан 1789 оны Францын хувьсгалч язгууртан анги сүм хийдийн эргэтэн дархтнуудын тогтоосон дэглэмийг эсэргүүцэж эрх чөлөөний төлөө тэмцснээр хийгдсэн байдаг. Америкийг үндэслэн байгуулагчид ч мөн адил Европчуудын төмөр нудрах татврын дарамт юу хийх, юунд итгэх, юу хэлэхээ хүртэл цагдуулдаг байдлаасаа залхсандаа болоод нэгдэж шин нэгдсэн улсыг байгуулж ардчилсан замыг сонгосон. Манайх 1990 оны ардчилсан хувьсгалч
нэг намын тогтолцоо хаалттай нийгмийг эсэргүүцснээр хийгдсэнийг бид мэднэ. Дэлхийд шууд болон шууд бус гэсэн хоёр төрлийн хэлбэр бий. Өнөөдөр Швейцараас бусад ардчилсан улс орнууд шууд бус буюу төлөөллийн ардчлалын тогтолцоотой байдаг. Швейцар улс шууд ардчлалын замаар 150 жил орчим замнаж байгаа бөгөөд иргэдэн төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд цахим шуудангаар саналаа өгч оролцдог гэнэ. Бидний хувьд мэдээж төлөөллийн ардчлалыг илүү ярилцдаг. Үндсэндээ сонгосон хүмүүс биднийг төлөөлж төрд шийдвэр гаргахыг төлөөллийн ардчлал гэж нэрлэдэг хэрэг. Гэтэл сонгогдсон түшээд биднийг биш өөрийн явц үер ашгийг төлөөлвөл яах вэ? Энэ асуудал өнөөдрийн шүдний өвчин болж байна. Тиймээс л төлөөлж буй хүндээ ёс зүйн болон хариуцлагын шаардлага тавих аргачлал бодож олох хэрэгтэй болдог бөгөөд үүнийг бүхэлд нь иргэний нийгэм сайн засаглал зэргээр томьёолж байна. Харамсалтай нь төрийг удирдах буй маш олон хүмүүс нийтийн гэхээс амин хувийн эрх ашигын төлөө зогсох нь өнөөдрийн гунигт үзэгдэл болцоод байна. Ардын үлгэрт болдоггүй бор өвгнийг хорлоо дэр гиснүү, болзоотын бор толгойг нэргээ дэр гиснүү гэдэг шиг төрийг удирдах буй хүмүүс олон нийтийн гэхээс амин хувийн эрх ашигын төлөө зогсох нь түгээмэл. Их Британий нийтлэлч Пади Випонд иргэдийн дийлэнх нь дайныг эсэргүүцэж байхад парламент нь Ирак, Афганистаны дайныг дэмжих шийдвэр гаргасанд бохимдож ардчлал Англи улсад өгөхөв хэмээн бичиж байсныг сандаг юм. Харин манад өдрөөс өдөрт томилгоо, тендерийн төлөөх эрх ашигын кнопчд олширч бүр олонхийг бүрдүүлж эхэлж байгаа нь үндэсний аюул болоод байна. Төлөөлнө гэдэг нь ардчлалын алтан зарчим алдагдсанаас болж уруудан доройтсон улс орнууд олон бий. Азийн хүлэг улс Оюун Эрдэнэ гэдэг хүний номыг уншиж байгаа юм шүү. Ном уншиж байгаа юм шүү. Ардчлалыг бид эрхчлөө гэж ойлгодог. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сонгогдох эрхчлөөг бид илүү түлхүү ярьдаг. Эрхчлөөний танхим 1972 оноос хойш гаргаж буй Дэлхийн дахины эрхчлөөний тайлангийн 2015 оны дэлхийн тайланд дэлхийн 195 улсын 89 нь эрхчлөөтэй, 55 нь хагас эрхчлөөтэй, 51 нь эрхчлөөгүй гэж үзжээ. Монгол улс эрхчлөөтэй оронд тооцогддог бөгөөд энэ нь Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн улс орн гэдгийг л гэрчилдэг. Гэвч эрхчлөө гэдэг ойлголт үүнээс хавьгүй өргөн агуулгатай. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заажээ. Энэ эрхийг та эдэлж байна уу? Монгол улс агаарын бохирдлоос болж өвчлсөн хүүхдийн тоогоороо дэлхийд 1-р тэрэмтлэгдэж байна. Гэр хорооллын иргэд дэрэгдэх хүнээ танихгүй шахам утаан дунд амьдарч байна. Сонгогдох эрх чөлөөг иргэд эдэлж хүссэн хүнээ төрд төлөөлөл болгон гаргаж нийгмийн бүлэг бүхэн өөрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадаж байна уу? Энгийн нэгэн иргэн эр зориг гарган сонгуульд нэрээ төвшүүллээ гэхэд эрх мэдэл мөнгөд атгаж хэвлэлийг өмчилсөн бүлэглүүдтэй хэрхэн шударгаар өрсөлдөх вэ? Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өмч хөрөнгийг шударгаар олж авах, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах, эрүүл мэндэ хамгаалуулах, сурч боловсрох, шудрах шүүхээр шүүлгэх гээд үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийг та бид тэгш эдэлж чадаж байна уу? Ингээд бодохоор хувь хүний эрх чөлөөг нийт ард иргэд биш хэсэгхэн тооны эрхмүүд л эдэлж байна. Ийм учраас бидний эрх чөлөө өнгөц гэсэн дүгнэлт гарч байна. За би Азийн хүлэг улс
Лувсан намсрайн оюун эрдэнэ гэдэг хүний бичсэн. Энэ хүний өөрийнх нь бичсэн номны уртлынх нь 2 3 хуудсыг уншлаа. За та нарт яг ямар санагдаж байна? Хүн болгонд янз санагдаж байгаах. Мэдээж хүн болгонд таалагдана гэж байхгүй. За. Би нөгөө нэгэнт лайв хийж байгаа юм чи хүмүүсийн комментуудыг харж байгаа юм шүү. Сайн уу сувда. За энийг ийм юм номыг унших нь хууль талаас ямар байдığım бол энэ төр хүмүүс бичсэн байна. Уншил гээл энэ номыг хүн бичэл гаргацсан байгаа юм чи уншиж байна. За энэ номыг сонгоод унших нь, сонгоод сонсох нь хүний эрх чөлөө. Та нар өөрсдөө л мэд. Би бол энэ номыг сайн, мундаг, гоё ном авч уншаарай энэ гэж бол хэлээгүй шүү. Зүгээр ийм ном байна гэж уншиж өгч байгааг бас ойлгоорой. Оюуны өмч талаасаа За оюуны өмч талаасаа гэх юм бол энэ номыг бүхэл бүтнээр нь уншиж өгөөгүй. За миний уншсан номнууд дандаа бүтэн номыг уншина гэж угаасаа байхгүй. Бодоод үзгүй да бүтэн номны бүх хуудсыг нэг дор ингээ уншина гэд Чулуун Баатраа. Тэгээд энэ номыг бүгднийг ингээ уншаад тавьчих юм бол хүний бас цаг зориулан гаргаж бичсэн хамаг хөтөлмөрийг дэлгээ тавьчих болохгүй шүү дээ. Тийм учраас амсуулах төдий хэсэгнээс нь уншиж өгч байгаа юм шүү. Тэрийг сайн ойлгоорой Чулуун Баатар ариун баяраа. За энэ номноос үргэлжлүүлээд сонсохыг хүсчихвэл үргэлжлүүлээд уншия. За би Чулуун Баатраа би чамаас асуугаагүй шүү. Доор янз мессеж бичээд байгаа юм байна. Ганцаараа ингээд өмүүлээд байгаа юм. Энэ номыг үргэлжлүүлээд сонсно гэх юм бол би энэ номыг үргэлжлүүлээд унших гэж байна. За үргэлжлүүлээд унших гэж байна шүү. За би энд явж ийсэн одоо энэ үргэлжлүүлээд уншия. За энд явж ийсэн юм байна. Эрх чөлөө гэдэг бол цогц ойлголт юм. Халдварт шар өвчнийг бууруулахын тулд хувь хүний дадал хэвшил, орчны эрүүл ахуй, орлогын байдал, эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмж гээд олон зүйл нөлөөлдөг. Яг үүнтэй адил эрх чөлөөг иргэд эдлэхэд өөрсдийн итгэвх зүтгэлээс гадна нийгмийн тэгш боломжийг олгож байгаагаас ихээхэн зүйл хамаардаг. Хөгжингүй оронд эрх чөлөөг өөртөө итгэлтэй байх, аз жаргалтай байх, стресс багтай байх, хувийн нууцаа алдахгүй байх зэргээр наривчлан задалж тооцдог. Канадын Фрайзерийн хүрээлэн, Германы либералууд хүрээлэн, Америк нэгдсэн улсын Като хүрээлэнгээс дэлхийн эрх чөлөөний индекс үзүүлэлтийг гаргаж, хувь хүний эрх чөлөө ямар түвшинд байгааг хэмжихийг оролддог. Эдгээр үзүүлэлтэд Скандинавийн орнууд ямагт тэргүүлдэг нь эрх чөлөө, хуулийн засаглал, орлогын тэгш байдал, эдийн засгийн чадвах, авилгагүй сайн засаглал гээд үзүүлэлттэй цогц холбоотой нь харагддаг. Скандинавийн оронд нь яг одоо бидний амьдарч байгаа Швед улсаас багтдаг. Монгол улс 758 оноотой 58 дугаар байранд жагсдаг нь хүн ам цөөхөн манай улсын хувьд хангалттай биш үнэлгээ. Эрх чөлөөг бид өнгөц хэлбэрээр бус цогц байдлаар авч үзэх ёстой. Тийм ч учраас харилцан хамаарал бүхий бусад үнэт зүйлсийг ярилгүй орхих боломжгүй. Тэр дундаа эрх чөлөөг хуулийн засаглалаас салган ойлгох боломжгүй юм.
би юу Facebook live хийхдээ нэг одоо цагт болж байгаа. 8 9 өнгөрөөгөө л хэд одоо бол 10 өнгөрцөн байгаа юм байна. Энэ хавцаа л хэдэ. За. Өргөжлүүлээд уншъя. Хууль дээдлэх сэтгэлгээг бид өндөр дээдсээсээ өвлсөн. Их засаг цаазыг ёсоор гүйцэтгэж буйг хянах үргийг Чингис хаан хүү цагаадад даалгаж байсан түүхэн их сурвалж бий. Эзэнт гүрний үед хуулийг тэгш хэрэгжүүлж шударгасхийг тогтоохын тулд хийж байсан олон алхмуудыг түүх гэрчилдэг. Харин өнөөдөр ардчлалын тулгын 3 чулууны 2 дахь нь болох хуулийн засаглал гэдэг ойлголт манад ямар төвшөнд байгаа талаар товч ярилцъя. Хуулийн засаглал гэдэг ойлголт анх Англи улсад үүссэн гэж үздэг бөгөөд хаад ноёд язгууртнууд хуулиас дээгүүр авирлаж буйд олон түмэнд дургуйцснаар эхэлж байсан байна. Хуулийн засаглал гэдгийн товчхондоо улс төрийн эрх мэдэлтэн хөрөнгө мөнгөтэй хэсэгт хууль ижил тэгш үйлчлэх зарчим юм. Нэг үгээр хэлбэл хуулийг дагах уу эсвэл хувь хүнийг дагах уу гэсэн асуултад зарчмын хувьд хариулна гэсэн үг. Америк нэгдсэн улсын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт 1933-аас 1945 оны хооронд их хямралын түүхэн чухал үед тус улсыг удирдах байсан хүн. Америкийн түүхэнд ерөнхийлөгчөөр 4 удаа сонгогдож ажилласан цор ганц улс төрж байлаа. Түүнийг ажлаа авах үед эдийн засгийн хямрал нүрлэж 13 сая хүн ажлын байргүй болж бараг л бүх банк аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан байв. Рузвельтийн хүчтэй зан чанар шийдвэрлэг алхмууд нөлөөлж 1935 он гэхэд сэргэлтийн эхний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Олон нийтийн дунд ерөнхийлөгчийн нэр хүнд туйлын өндөр байлаа. Гэтэл түүний дэвшүүлэн тавьсан бодлого зарим хууль тогтоомжтой зөрчилдөж үндэсний үйлдвэрлэлийг сэргээх тухай актад гарын үсэг зурсныг нь хуульд зөрчсөн хэмээн дээд шүүх үзжээ. Улс орны эдийн засгийг аврах гэж буй удирдагчаа боомлж байгаа дээд шүүхэд олон нийт туйлын дургуйцэж байв. Энэ үеэс тэрээр улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж буй хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн 3 морины нэг нь урагшаа биш хойшоо чангааж байна хэмээн дээд шүүхийг хурцаар шүүмжлэх болсон байна. Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөхийг санаархаж шүүгч насан туршдаа томилогдох биш 70 наснда тэтгэврт гаргадаг болох ёстой хэмэв. Ийм замаар зарим шүүгчийг сольсноор хөтөлбөрөө чөлөөтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хэвлэл мэдээллийн сурталчилгаа PR-ыг ч тултал нь хийлээ. Гэвч өөрийнх нь намаас бүрдсэн Конгресс, Сенатын танхим дээд шүүхийн үйл ажиллагаанд гүйцэтгэх засаглалын тэргүүн хөндлөнгөөс орж байгаа нь эрх мэдэл салангад байх зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн байна. Эсвэргээр Нигер, Грек, Аргентин, Египт зэрэг улсад хууль хяналтын байгууллагад хит нөлөөлдөг хуулийн бус хувь хүний засаглал тогтоон, зам ёсны тогтолцоо хөгжих боломжийг хааснаар эдийн засгийн болон нийгмийн хямралд хүрч байсан гашуун түүхүүд бий. За, энэ мэтгийн нэгэн удирдагч эсвэл эрх ашигын бүлэглэл хуулиас дээгүүр эрх мэдэл тогтоосноор болж үүссэн олон асуудлууд дэлхий дээр түүхэн үйл явцад байдаг гинэ энэ номон дээр. За ингээд энийг цаашаа өргөжлүүлээд харах юм бол маш их зүйлсүүд байна. За миний бодлоор энэ номыг ингээд үзээд уншиж байгаа хавцад мэдээ жоохон бухимдахаар юм байлээ. Яагаад гэвэл ингээд үзүүлэлтүүд гаргацсан Монголын байгаа байдлын талаар ингээд юмнуудыг гаргацсан байсан учраас тэг хамгийн гол сонирхож энэ номыг унших болсон шалтгаан маань энэ номны уртал. Энэ дээр байна л да. Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн шог зураач саман дарын цогт баяр энэ зургуудыг энэ номны зургуудыг зурсан байлээ. Гол нь энэ номны урталд болохоор Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Цогтбаатар, Түүх, Доктор, Чулуун
төгч, доктор Чулуун, Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгч, эдийн засагч Жавхлан гэх мэтчлэн хүмүүс ингээд энэ номонд нь одоо нөө үнэлэлт өгнөлт өгч юун дээр нь одоо босго үгэн дээр нь хэвлүүлсэн байна лээ. Тийм учраас энийг сонирхож уншиж өгч байгаа юм шүү. Энэ яг одоо явж байна. Бат болор энэ одоо яг одоо явж байгаа шүү. За нийт нь гацаад байгаа гэж байна. За би өнөөдөр болохоор Азийн хөлөг улс гэдэг нэртэй номыг уншсан юм шүү. За энэ дээр ингээд жишээлбэл Норвегийг хөгжүүлсэн жижиг дунд бизнес гэх мэтчлэн ингээд аюу хэрэгтэй эсгүүд байдсан бэ нэлээ. Уянгаа орчиж байна. Энэ миний найз ирээдүйн хоёрын номыг өгсөн юм аа. Тэгээ уншиж өгсөн юм шүү. Сингапурыг аварсан орон сууц гэх мэтчлэн. За би энэ Сингапурыг аварсан орон сууцны талаар та нарт уншаад өгвөл сонирхолтой байх. Тэгэд энэ хэсгийг нь дахиад уншиж өгье. Одоо Монгол улсаас өөр Сингапур улсын тухай богинохон унших гэж байна. Энэ маш хэрэгтэй мэдээлэл байгаа. Сингапур улс 1950-аад оны эхэнд ердөө 1 сая хүнтэй байсан. Хүн ам ихтэй Индонез, Малайз улстай хилэлдэг ундны усаа гаднаас авдаг байжээ. Үндэсний ив нэгдэл суларч ард иргэд туйлын ядуу амьдарч байх тэр үед Сингапур улсын эцэг эгддэг Ли Куан Ю ердөө нэг хүний саналаар нам дотроо ялалт байгуулж ерөнхий сайдаар сонгогдсон гэдэг. Ядуу иргэдээ халамжаар өгжих биш, харин хувийн өмчтэй, боловсралтай болгож чадвал цаашдын тогтвортой хөгжлийн тухай ярилцаж чадна гэдгийг тэр олж харжээ. 1963 онд тэрээр орон сууц хотын хөгжлийн газар байгуулж, иргэдээ орон сууцжуулах томоохон бодлогыг эхлүүлсэн байна. Иргэдээ ажилтай болгох, ажилтай болсон иргэд орон сууцанд зориулж хоримтлал үүсгэвэл ажил олгогч адил дүнтэй урамшуулал олгох бодлогыг засгийн газраас дэмжин хэрэгжүүлснээр ердөө 30 хүрэхгүй жилийн дотор иргэдээ орон сууцжуулж чаджээ. Энэ бодлого улс төрийн тогтвортой байдал 30 жил үргэлжлэх суур үндэс нь болсон юм гэж хожимд хэрээр дурдсан байна. Иргэдийн амьдралын дадал хэвшлийг өөрчлөх мэдээж амар байгаагүй аж. Гахайн аж ахуй эрхэлж байсан фермер байранд орохдоо цахилгаан шатаар гахай зөөсөн, зарим айл дахиа нугасаа галзуухан тижээж эхэлсэн, жижиг дэлгүүр эрхэлдэг байсан айл цонхоо дэлгэж чихэр зарсан гэд олон хөгжилтэй жишээг сингачууд өнөөдөр ч гэсэн дурсдаг байна. Байртай болоод хөрөнгөтэй болмогц хүмүүсийн амьдралд хандах хандлага нь эрс өөрчлөгдөжээ. Ингээд жижиг дунд бизнес хийхийг төр бодлогоороо дэмжиж үл хөдлөх хөрөнгөнд нь барьцаалж зээл өгч эхэлсэн байна. Орон сууцны хөтөлбөрийн бас нэг сайн тал нь сингачуудыг хадгаламжтай байх соёлд сургасан гэнэ. Энэ нь банк санхүүгийн байгууллага хөгжих суурийг бас тавьж, өдгөө банкнд байрсан мөнгөний хэмжээгээр дэлхийд 8 дугаарт бичигддэг орн болжээ. Сингапур улс боловсролын салбар тэр дундаа ерөнхий боловсролын сургалтын системд ихээхэн анхаарал хандуулснаар өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж эхэлсэн байна. Энэ нь Сингапурт боловсралтай, эрүүл, өөртөө итгэлтэй шинэ үеийг бий болгож, жинхэнэ утгаараа Азийн бар болох эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн шинэ эрнийг засгийн газраас хараат бусаар бий болгож эхэлсэн гэнэ. Сингапур авилгалгүй орн гэж дэлхийд өөрийгөө зарласан бөгөөд авилгал багасч төрийн систем ойлгомжтой болсноор бизнес эрхлэгчид улс төрийг сонирхохоо болсон гэнэ. 3 дахь орны тоонд ордог байсан Сингапур улс 50 хүрэхгүй жилийн дотор ядуурлыг даван туулж хөгжлөөрөө дэлхийг тэргүүлэгч орн болж чадсан юм. Сингапур улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1959 онд $400 байснаа 95 онд $26,000 хүрсэн амжилтыг дэлхийн нийт шагшин магтдаг. 1985 онд Английн ерөнхий сайд төмөр хатагтай гэгддэг Маргарет Тэтчер таныг Их Британд сурч байсныг сонсох надад таатай байдгаа. Харин одоо бид та нараас суралцж байна хэмээн ерөнхий сайд Ли Куан Юуд хандан хэлж байжээ. Ли Куан Юуг дарангуйлагч гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Гэвч түүний хамгийн гол амжилт нь зам ёсны эдийн засаг, эрүүл бизнесийн тогтолцоог авилгалаас хараат байгуулж чадсанд оршдгоо.
За энэ богинохон Азийн бар улс буюу Сингапур улсын тухай байна. Энэ тэгвэл энд бас Норвегийн тухай байна. Норвегийг хөгжүүлсэн жижиг дунд бизнесийн талаар. За Норвеги улсын талаар уншиж үгэй. Норвегийг хөгжүүлсэн жижиг дунд бизнес. Норвеги улс нь 4,937 мянган хүн амтай уул уурхай түшгэлсэн эдийн засгийн бүтэцтэй орон юм байна. Манай улсын хувьд ярьсаар байгаад нэрвэгдэж буй баялагын хараал гихчийг тойрч чадсан улс гинэ. Энэ улс байгалийн хийн экспортоор дэлхийд 2-т, нефтийн экспортоор 6-дугаар байранд ордог гэнэ. Норвегийн эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нефтийн нөөц биш, харин баялагаас хараат бус байгуулж чадсан эдийн засгийн бүтцэн юм. Норвегийн нийт аж ахуйн нэгжийн 99.6%-ийг нь жижиг дунд бизнес эзэлдэг бөгөөд нийт ажлын байрны 73.8%-ийг нь жижиг дунд үйлдвэр бүрдүүлдэг байна. Тийм ч учраас баялагын ханшийн хэлбэлзэл дуйлаанд эдийн засгийн хямралд Норвеги улс төдийлөн өртдөггүй. Аялал жуулчлалын салбар нь жил бүр 5-6 сая жуулчин хүлээн авч загас үржүүлэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, цан тэшүүрийн үйлдвэрлэл, завь, спорт хэрэглэл, зочид буудлын үйлчилгээ зэрэг олон салбар дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг гэнэ. Засгийн газрын дэмжлэгтэй гаргаж ирсэн хөлөг онгоц, усан цахилгаан станц зэрэг салбарууд нь дэлхийд тэргүүлдэг. Норвегийн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 59,100 $т хүрч дэлхийд 6 дугаарт жагсаж байна. Норвеги улсад бизнес хийх хялбар гэнэ. Хувийн бизнес хийхийг хүсэгчид төрөөсөө хөнгөлөлттэй зээл авах боломжтой. Бизнес нь бусдад татвар төлөх шаардлагагүй. Бичиг баримтын бүрдүүлэлт шуурхай байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Норвеги улс дэлхийд хамгийн бага авилгалтай 10 орны нэг гэнэ. Авилгалгүй төрийн систем санхүүгийн ил тод байдал гадны хөрөнгө оруулалтыг татах үндсэн суурь нь болдог гэнэ. Эдийн засаг нь холимог бүтцэд шилжмэгц байгалийн баялагаас орсон орлогоо Норвеги улс хөгжлийн санд төвлөрүүлж дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэн тоглож эхэлжээ. Тус сангийн хөрөнгийн 60 орчим хувийг хувьцаанд оруулж 40%-ийг нь Америк, Африк, Европ, Ази орнуудад облигацуулгажээ. Энэ жижиг улс дэлхийн бүх үнэт цаасны 0.8%-ийг эзэмшдэг. Статистик хичээлд тухтай суугаад нарлаж буй хүний зураг харуулж энэ хүн хаана байгааг асуусан юм. Цуслан амралтын газар, далайн эргийн эдлэн гэх мэт хүмүүс янз янзаар хариулж байлаа. Гэвч энэ бол Норвегийн шоронд буй хоригдол байсан юм. Тааруухан 5 оттой зочид бодлоос тансаг, зүлгэн талбай, дугуйн зам, спортын цогцлбор бүхий энэ хүү шоронд зориулж Норвеги улс 250 сая $ыг хөрөнгө оруулалтаар оруулжээ. Дундаж давхаргыг дэмжих болгон тэгш бус байдлыг багасгахад чухал үүрэгтэй тул Норвеги дэлхийн хамгийн тайван амьдрах орчин таатай орноор нэрлэгддэг. Дундаж давхаргыг бүрдүүлэхэд мэдээж боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ, авилгалгүй засаглал, оновчтой татврын бодлого, орон сууцны бодлого, ажлын байр, экспортод гаргах үндэсний үйлдвэрлэлийн стратеги гээд олон бодлого хэрэгтэй. Улс бүхэн өөр өөрийн давтагдашгүй хөгжлийн замыг сонгож чадвал хөгждөг бөгөөд Монгол улс ч тэрэл гарцыг олж чадвал богино хугацаанд Азийн эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэх орн нь болох боломжтой гэж энэ номонд бичсэн байна. За энэ бол Азийн хөлөг улс гээд оюун эрдэнэ гэдэг хүний бичсэн ном байгаа юм шүү. За ингээд өнөөдрийн бичсэн ном уншилт маань энүүрээ дуслаа. За энэ номыг би бол нэг л удаа уншсан. Яг гэвэл энэ өөр их жижигхэн нэмхэн ном, зузаан хуудастай нэмхэн ном байгаа учраас хүний бас нөгөө цаг хугацаагаа зориулан гаргаж хийсэн номыг нь хамаг зүйлийг нь
дэлгэж олон нийтэд хүргэж бас болохгүй учраас хэсэгчлэн энэ тэндээс нь уншиж өгсөн юм шүү. Тэгээд энэ номыг уншаарай гэсэн ирээдүйн уян гоёштой баярлаа. Энэ амар гоё ном байлээ. Надлаа таалагдсан. За тэгээд ном болгон хүмүүст таалагдах албагүй бах. Зарим ном дээр гарсан зүйл нь зарим хүн таалагддаггүй, зарим хүнд нь маш их таалагддаг. Яг тэрэн шиг. Жишээлбэл би яг одоо бас танд таалагдахгүй байж болно, таалагдчих болно янз. Тэгэхээр ерөөсөө болгон олон талтай гэдгийг бас үзэж байгаа найзууд минь ойлгоорой. Тэгээ заавал бас таалагдах албагүй гэдгийг бас ойлгоорой. За энэ лайвыг хадгалдаг учраас нөхөж үзэх боломжтой шүү. За энэ номыг олж уншихыг хүсвэл бас нэрийг би дахиад хэлээд өгье. Азийн хүлэг ус гэдэг. За энэ Швед улсад яг одоо оройн 10 цаг байгаа. Тэгэхээр өөр орнуудад хэдэн цаг болж байгааг сайн мэдэхгүй байна. За тэгээ тун удахгүй Монгол улс маань сайхан хөгжинэ гэдэгт найдаж байна. Ингээ өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээд дуусгая. За өнөөдрийн сэдэв бол өмнө нь би дандаа сэтгэл зүйн сайхан өөдрөг болгох, урам зориг олгох юм номнууд уншиж ирсэн бол өнөөдөр Монгол улсын хөгжил төвшлийн талаар та бүхэн жоохон ингээд нөгөө юу ороосай жоохон сэтэл өгөх гээд жоохон бодлогошруулах гад энэ номноос жоохон уншиж өгсөн юм шүү. Тэгээ үргэлжлүүлээд бас нэлээд унших юм жоохон бохимдон маркийн болох гээд байсан учраас энэ номыг уншихаа ингээд зөксөөлөө. За тэгээд бичлэг болгоныхаа төгсгөлд закяас хурдан хэлчихэ. Бичлэг болгоныхаа төгсгөлд өөртөө болон найзуудаа зориулаад юу санаачлаг болон юу гаргадаг, урай гаргадаг байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгний урай бол ойлгомжтой, үнэхээр ойлгомжтой. Энэ юу вэ гэхлээр Монгол улсынхаа бас сонирхдаггүй гээд огт Монгол улсынхаа төлөө одоо гадаад улсад амьдралаа гээд Монгол улсыгаа одоо ингээ мартцсан юм шиг ч юм уу, хайштай очиж амьдрахгүй юм чинь ч гээд ч юм уу, ингээ тоодгүй, орхитгүй ийм зүйл бол энэ гадаад байгаа хүмүүс байдгүй юм шүү. За магадгүй байж магадгүй зарим хүмүүст нь. Тэгээ гадаад байгаа монголчууд ялангуяа Монголдоо их санаа зовд юм шүү. Монголынхаа хөгжил төвшөлд их анхаарал тавьдаг, байнга мэдээллүүдийг уншиж судалж идэм шүү. Тэрийг бас Монголд байгаа хүмүүс бас ойлгоосай. Тийм тэгээд за ингээд энэ хүртэл ингээд бичлэг маань дуслаа. Баяр таа.